Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Орон байртай байх эрх бол хүний үндсэн эрхүүдийн нэг юм. Гэтэл яагаад олон зуун хүн өөрсдийн гэр оронгүй айл гисэж түрээсийн байранд амьдрах болов? Энэ бол хүний эрх гэсэн үнэт зүйлийг орхигдуулсных. Олон улсын хэм хэмжээнд нийцээгүй хууль тогтоомж, журам, шийдвэр гаргасных. Төр олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ мэддэггүй, мэдсэн ч биелүүлдэггүй. Хяналт тавих хариуцлагын тогтолцоо хангалтгүй байсных. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож боддоор зөвлөлдөөгүй. Хүний төлөө биш. Бусад хотуудыг дуурайх гэсэн хээрхэл эрх ашигын төлөөх орон зайн ажил болсон гэж. Эргэцэн орчин хангалтгүй байснаас хамрагдсан иргэд хохирсоор л байна. Эннээс болж орон гэргүй болж байгаа хүмүүсийн цуваг таслах цаг нэгэнт болсон. Төр нь үүргээ биелүүлдэг, иргэд нь эрхээ мэддэг болгоход Таны оролцоо, таны дуу хоолой бидэнд хэрэгтэй байна. Бүгдээрээ хуулийн хамгаалтаа шаардцгаая. бидэндээ нэг хэрэгээр